одоо энэ Эрдэнэс 5 толгой бол ерөөсөө нүүрсний хулгай бол Эрдэнэс 5 толгоос гарсан байдаг юм а. 44 их 80, 70 их 80-ийн хулгайг яаж хийсэн бэ гэдгийг нотлоод өгнөө. 44 их 80-ийн хулгай нь гарсан юм а. Би эдийн засагчаа гэдэг тэр дорж хандаг гишүүн тэр хэвлэл мэдээллээр цацаал тэр нэг Монголын үндэсний телевизийн нээлттэй сонсголт оролцоол тэр 2022 оны 12 сард бид хэд нүцгэн гадаа ингээл суугаал даараал хөрөөл байж байгаа нээлттэй сонсголтыг оролцоод тэр 44 их 80-ыг хулгайлсан нь үний юм а гэдсэн. Энэ 44 их 80-ыг хулгайлсныг ямар ч тэнэг хүн нотолж чадна. Яагаад тэгэхээр ямар ч хүн тоо бодож л чадчихвэл энэ миний Монголын байгалийн байлгаас 44 их 80-д тухай төмөр зам бариад хүртэл 21 их 80-д хулгайлсныг бол ямар ч хүн өнөөдөр нэг дээр нэмэх нэгийг бодож чадж байгаа хүмүүс бүгдээр бодож чадна. Энэ нүүрсний хулгайч нар өнөөдөр хүртэл боломжийг минь хулгайлаад байна. Тэгвэл тэр дорж хандаг гишүүн одоо яагаад 152 гишүүн болгоё? Би 100 мянган хүнийг 19-аас суулгахаа явж гинэ ч гэж шиг ийм судалгаагаа хийгээд дээрээс нь засгийн газраас ингээд за уулзнаа баяр тутгаа гэд бүгдээр баг таньдаг болчих л дээ. Утсаар нь би өнөөдөр залгахад за засгийн газраас ингэж байгаа байхгүй. За баяр тутгаа уулзнаа 152 болох тэр судалгаа хийгээ явж гинэ. Эхлээд 152 болох тэр судалгаа хийх биш. Ирээдүйн хүн болон бид бүхний боломжийг хаагаад өг. Одоо бид бүхэн боломжоо алдсаар байна. Монголын ард түмэн өнөөдөр хулгайлуулж энэ боломжоо алдаж үр хөвгдөө хойч минь өнөөдөр уйлсаар байна, гуйсаар байна. Тийм учраас Монголын газар шороо өнөөдөр уйлж байна. Өнөөдөр бид бүхэн Монголынхоо газар шороог алдаж байгаагийн нэгэн илэрхийлэл бол одоо энэ Ховд аймагт тэмцээл байна шүү дээ. Тэр болормоогийн дарга нь ямар ч утга учиртай. За энэ 2022 оны 2023 оны 1 сарын 19-нд тогтоол гарсан байдаг юм а. Энэ 2022 оны 12 сарын 21-нд нүүрсний хулгайтай одоо тэмцэжсэн залуучууд нээлттэй сонсголтоо хувилдаалan ийм нүүрсний хулгайтайгаа хурдан тэмцээ. Засгийн газар оюун эрдэнэ болон нүүрсний хулгайтайгаа хурдан тэмцээгээд энэ Монгол улсын их хурлын даргагийн Зандан Шатар гэдэг хүн ийм тогтоол гаргасан байдаг юм а. За энэ дээр нь ямар хүмүүс байгаа гэхээр Монгол улсын их хурлын байнгын төр орооны гишүүн Гам болд гэдэг хүн байгаа. Энэ хүнээс би шаард хуудас хургуулсан байгаа. Энэ хүн болохоор хөлийн боомт болон нээлттэй сонсгол одоо бид бүхний нээлттэй сонсгол тэр үед болохоор эрх зөрчигдсөн. Нүцгэлсэн залуучуудыг Дэнжин 1111 даваач 6-аас 8 сар цаг байцаасан. Эрүүл мэндээр нь хохирсон дараа нь эмчийн үзлэгийг дистран алдагдаад байгаа байхгүй да. Эхлээд байцаагаа дараа нь эмчид очиж үзүүлэх ши юу гэсэн үг юм бэ? Ингээд дистран алдагдсан юмыг дахиж гаргаж болохгүй шүү. Нээлттэй сонсголыг аврын чуулганаас өмнө хий гэдэг тушаалыг гаргацсан байсан чинь нээлттэй сонсголыг хойшлуулад байна. Монгол ард түмний мэдих эрхийг яагаад хойшлуулдаг юм бэ? Яагаад нүүрсний хулгайч нар нь хаана байгаад байгаа юм бэ? Тийм учраас энэ тогтоолуудыг хэрэгжүүлэх хүмүүс нь болохоор Мөнхбат Цэрэн Бунцэг гэдэг хүн байдгийг. Тэгсэн чинь Мөнхбат гэдэг хүн нь болохоор одоо яасан бэ? Энэ Мөнхбат гэдэг хүн хаана байгаа вэ гэхээр энэ нүүрсний хулгайч өөрөө эсвэл хөрөнгөөхөө нотлох хөрөнгөө одоо өөрийнхөө бий болгосон хөрөнгөө нотлох гээд шүүх хурал дээр яваад улсын хурлын гишүүнийхээ эрхээс татгалцсан байгаа хүн энд одоо энэ нүүрсний хулгайг ингээд цаашаа яваад гэж байгаа. За Цэрэн Бунцэг гэдэг хүн нь болохоор одоо би бол энэ хүнийг бол жоохон мэдчихээн л да. Энэ хүн нь ямар хүн бэ гэхээр Завхан аймгаас нэр дэвшиж гарсан. Би Завхан аймагт байсан. Завхан аймгаас нэр дэвшиж гарсан. Дээрээс нь Цэрэн Бунцэг гэдэг хүн бол 2012 оны үед бол гадаадд байсан. Дээрээс нь энэ архины үйлдвэр бол Зэм интернэшнлийн захирал, дээрээс нь G-Mobile-ийн захирал ийм хүн байдаг. Энэ хүн одоо Монголын ард түмний амьдралыг ерөөсөө мэдэхгүй байна гэж би үзээд байгаа. Монголын ард түмний амьдралыг мэддэг байсан бол нүүрсний хулгайч нараа одоо гэс шалгаад ирээдүйн нүүрсний хулгайг тасан зогсоох юм яриа явж явах хэвээр. Гэтэл ондоо юм яриад ондоо улс төр юу яриад байгааг нь мэддэхгүй ингээ явж байгаа хэдэн хүнд үнэхээр гомдож байна. Ажлаа хийж чадахгүй. Өнөөдөр Монголын ард түмний амьдрал хаана байгаа гэхээр Монголын ард түмний амьдрал чинь орон байргүй болцсон. Залуучууд нь өнөөдөр ажиллах хүчин байхгүйгээс болж орон байранд орох чадalchгүй. Нийтийн байрыг чинь ганц үе ээж, ганц үе аавууд дүүргэж байгаа. Энийг мэдэхгүй явж байгаа улс төрчид өнөөдөр нийгэмд юу хийх юм бэ? Өнөөдөр тэр зах гараад юмныхаа үнийг хэд болж байгааг мэдэхгүй улс төрчид өнөөдөр нийгмийг хөгжүүлж чадах юм уу гэдэг ийм бухимдал байна.